Өнөөдөр ийм харилцаа гэдэг бүлэг подкастынхаа 3 дугаар подкастаар гэр бүлийн байцаа одоо хосын харилцаа харин дөндөө ярьжтэй. Харилцаа осууд маань дараагийн алхам ихээ гэр бүл хамтдаа тэр энэ амьдралыг хамтдаа туулчих юм байна. Гэтэл гэр бүл болдог тэгвэл гэр бүлийн харилцаа гэдэг өнөөдөр хоёул ярья. Та тэгвэл юу гэж асуумаар? Би хараа яг гэр бүл гэхэл нөгөө нэг юм Европынхан мэдэрч цагаан балаач өмсөөл нөхөр нь гой костюм өмсөөл тэгэл одоо зовсон цагт жаргасан цагт хамтдаа гэдгээ хэлж гин үү гэх нэг юм асуудаг штеп. Тэр нь надад айгу гоё санагдав. Нөгөө хорны гэрээ буюу нөгөө амьдралынхаа гэрээг хийгээд ирч тээ. Жаргал зовлон хамтдаа тулна. Ямар ч үед чиний зөвч байсан, буруу ч байсан би чиний талд мөнхийн байх болно. Яг тэгвэл би чиний нэг тал болохоор хоёулаа хамтдаа бүхэл юм а гэдэг шиг тээ. Тэр их гоё шүү. Тэрийг одоо бодоод үзэхээр монголчлоод үзвэл баг нэг юм тангараг байгаад байгаа байхгүй тээ. Андгаа тангараг гэдэг шиг. Тэгэхээр чин тэгж хийснээр магадгүй тэнгэрт хос хоёр юу яадаг гэж болно шүү дээ. Өөрсдөө бүртгэдэг гэж болно шүү дээ. За гэрэлжлээ гэж тгүүлдэг гэж болно. Тэнгэрт өөрсдөө мэдэгдэж болно. Би яг өнөөдөр энэ тухайг их толгоонд орчихсон. Тэнгэрт мэдүүлсэн асуудыг яг үгүй толгоонд орчихсон чи яг яаж мэдэж хэлвэ? Энийг түрүүчийн 7 хоногт өөр дээр маань мэдрэгдсэн болохоор нөгөө та бит хоёр анх подкаст хийж захтаа л хэлсэн. Аливаа ямар нэгэн зүйлийг бит хоёр мэдэмхийж ярьж чадахгүй. Өөр дээр мэдэрсэн туллынхаа өчүүх нэг хэлбэрийг өөрийн байдлаараа өөрийн онцлогтой тохируулаад үзэгчтэй хэрхэн яаж маш энгийнээр ярих вэ гэдэг дээр болохоос бит хоёр нэвтрхий тал шиг ярихгүй гэдэг нь аахгүй. Тэгвэл тэнгэрт мэдүүлсэн асууд гэж яг юм бэ? Тэрийг яри. За тэнгэрт мэдүүлнэ гэхээр нэгсэнд одоо энэ хөрсдийн дэлхий дээр та хоёр яах гэж учирваа тий? Ямар хэрэг зоригтойгоор энэ зүйлийн эзэд болсон юм бэ? Мөн та хоёр энэний ард гарахад юу суралцах ёстой юм бэ гэдээ үзэх юм бол хар ухаанаар буюу өөр дээр маань мэдрэгдэж байгаа, өөр дээр маань илэрж байгаа зүйл гэвэл энгийн үнийг бол хоёр дахин хурцтай амьдрах юм байна гэдгийг анзаарсан. Яг тэгэхээр хүн нэг өдөрт нэг үйлдэл хийж байгаа бол магадгүй 10 дахин хурдан ч юм уу 2 дахин хурдан. Тэгэхээр нөгөө үн цэнэ маш хурцтайгаар нэг өдрийн дотор өдөр болгон дуурлаж өдөр болгон шин мэдрэмж шин ойлголт ухаарлыг авснаар нөгөө ухаан сух гэдэг тэр мэдрэмжэн дээр өөртөө баярлаж эхэлж байгаа байхгүй. Үн цэн талд. Гүн ухаарлал авахын тулд үйлдэл хийхсэн. Тэгтэл энэ үйлдэлийг өөрөө мэдэрсний дараа авахын аливаа ямар нэгэн зүйлийг өөрөөгөө чөлөөлөх тэр зүйлээсээ гараад тэр ад жаргалыг мэдрэх ямар гоё юм бэ. Энийг авахын тулд ямар их зориг гаргадаг юм. Энэ бас чамгүй маа. Гэхдээ ард гарахад яг энэ зүйл байхгүй болчих юм аа гэд үзэхээр энэ тууллын энэ мэдрэмжийг бол эрдэм нөгөө эмгтэн хүнийг айгүй хүндэлдэг гэж ярьснаар яг их хүнтэй дүүцүүлмээр байгаа. Их хүн тийм их нөгөө зэрэг яс хідэн ширхэг яс зэрэг уурсантай адил гэж ярьдаг үлээд тэрнтэй адилхан өвдөлтийг авч иж их хүр хоёрыг саллаа гэж ярьдаг шүү дээ. Тэгвэл тухайн үед айгүй хүчтэй тийм өвдөлтийг авсан байна шүү дээ. Эрэгтэй хүн ч бараг даахгүй гэж ярьдаг шүү дээ. Тэр хэмжил зүгээр нь бол. Гэтэл тэрний дараа их хүн үрээ хараад үр хүүхдэн төрсний дараах тэр мэдрэмжээ ээжигээ хараад ээжийнхаа ангир цагаан уургаас тэр сүүг амлах үед хүү охин айдсаа мартаад ээж өвдөлтөө мартаж тэр хоёрын донд юу гэсдэг вэ гэхээр нөгөө хайр гэдэг илэрхийлэмж өөр өсдөг байхгүй. Эрдэм энийг юу гэж задлсан бэхээр хамгийн анхны илэрхийлэх мэдрэмжийг бид тэр цаг үеэс авдаг юм байна. Хайраар бүтээгдсэний дараа. Тэгвэл энэ чинь нөгөө шүлэг найрал дээр болохоор бүлээн суу өсөж бүлээн сүү амлаж өссөн болохоор сэтгэл минь бүлээн байдгийн байлгүй дээ. Бүүвэн дуу сонсож өссөн юм болохоор сэтгэл маань уяхан байлдгийн байлгүй дээ гэдэг шиг энэ зүйлээр л бид нар хайрыг мэдэрдэг байхгүй. Тэгвэл тэр хайрыг гэр бүлдээ яг яаж зарцуулах вэ? Болцож байсан хоёр амар хосволлоо. Тэгвэл нэг нэгнээсээ салахааргүй бол
Гэр бүл болоход тэгвэл яг юу шаардлагатай? Хоёр өөр ертөнцийн, хоёр өөр ертөнц. Нэг бүхэл болж дэлхий болох шүү дээ. Дэлхий дээр онцорсож байгаа Адам, Ева хоёроос дахиад нэг шинэ ертөнц үүсэх гэдэг шүү дээ. Аав ээж болохгүй дээ. Эхнэр нөхөр болохгүй дээ. Тэр мэдрэмжийг авах гэж байгаа гэдэг маш том өндөр ёс суртахуун буюу маш өндөр хүндэтгэлийг авснаар өөрөө энэ зүйлийг мэдрэх хариуцлага нэгэнтэй болж байгаа байхгүй. Чи дандаа жаргахын тулд яах ёстой? Тэрний үн цэнийг авахын тулд чамаас зориг хэрэгтэй байхгүй. Тэр зоригийнхоо дараа зориг гэдэг байгаа тэр үйлдэлээ өөрөө хүсэл, тэмүүлэл, зориг, мөрөөдөл энэ зүйл чинь биелэгдсэний дараа л чи аз жаргал буюу үн цэн нандин энэ хөнгөөгөр бол би хинч биш юм байна. Тэр хүнсэн надгүйгээр бол хинч биш юм байна гэдэг би сэтгэл оюун гураар нэгтэй байна. Тэгэхээр ийм гой зүйлүүдийг мөрөөдхийн төдий биш нүдэн дээр чинь ил харагдаж зүрх сэтгэлч чинь мэдрэгдэж амьсгаа чинь давцаж зүрх чинь болиглах тэр ад жаргалын мэдрэмжийг авахыг л гэр бүл болох, аав ээж болох, амьттай амьдрах өөрийнхөө одоо нөгөө юугаар ярих юм бол чулуун цэцгээр ярих юм бол өөрийнхөө омгийг үүсгэж байгаа байхгүй. Өөрийнхөө отго омгийг. Тэгвэл отго омгийнхоо яах нь ахлагч нь болно. Яг ийм байдал. Одоо цаг үеэр ярих юм бол энэ ерөнхийлөгчийн гэргий буюу тэргүүн хатагтай болоод байгаа. Гэр бүлтэй. Би бас нэг ингэж бодож чийсээ ингэж хэлсэн шүү дээ. Тэр хөнгүүгээр би хинч биш. Тэр нь бол миний тэрийг бол би яг тийм зөв гэж бодохгүй, зөв илэрхийлдэг гэж бодохгүй. Яг тэр хөнгүүгээр би хинч биш гэдэг юм байхгүй. Би чинь хэвээрэл ажиж гэсэн хэвээр. Гэхдээ энэ дээр нэг юм сонголт өгдөг. Өнөөдөр би Facebook үзчихсэн чинь яг ийм видео тавьсахгүй. Чи надтай хамт байх хэрэгцээ байгаа мó? Тэгвэл юм өсөл байгаа мó? Тэ? Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр чи ганцаардаа тийм үү ямар нэг юм хэрэгцээний үндсэн дээрс надад байх гэдэг юм уу? Альс зүгээр үсээд надад байгаа юм. Энэний бичмэд ялгааг нь тайлбарлах тийм. Жишээ нь ингээд аюу ганцаараа байхад ганцаараа хүн гэж хэлж шүү. Тэгвэл би ганцаараа баймааргүй байна. Тэнгуудаа хүнтэй байх чинь энэ чинь хэрэгцээ байхгүй. Тэгвэл хэрэгцээнд дээрээсээ гэр бүл бий болгохоор хэрэгцээнд дээрээс үүссэн гэр бүл тийм бий байж чаддгүй байхгүй. Одоо сэтгэл зүйн ухаанаар ярьсан ч гэсэн гэтэл хүсэлтэй би чамгүйгээр амьдрах чадна. Гэхдээ би чамгүйгээр чамтай байх энэ дэлхийн хорвоод би амьдрмаар. Би чамтай энэ хорвоод амьдрмаар. Чамгүйгээр амьдрч би чадна. Гэтэл чамтай байвал илүү гоё гэдэг ийм үндсэн дээр гэр бүлийг үүсгэх бодод байгаа байхгүй юу? За тэгвэл би танд наадхан дээрээс чинь дахиад хийгээд та наадхаа хүн байдлаас яриад байна. Хүн байдлаас гэхээр нөгөө матриксаар ярьчлаа. Уучлаарай анх удаа ихчээгээ зөрчээ. За бид нар чинь өөрсдөө далд ертөнцөөр суурилцдаг хүмүүс шүү дээ. Тэгвэл далд ертөнц буюу сүнсний гэрээгээр яадаг вэ гэхээр энэ насаа дүүргэж байгаа. Бас хоёр. Хүн яагаад дүүргэж байгаа вэ? Яагаад тэгвэл дахин төрсөн? Үнцэн, нандин хүн өөрөө амьдрсан шиг амьдрах хүний хорвоод хамгийн дээдийн дээд гих бүх ад жаргалыг мэдрэхийн тулд зөвхөн тэр хайртай хүн гэдэг миний өөрийн нэг тал гэдэг тэр нандин хэлхээний улбаан дээрээс үсээд байгаа. Тэгэхээр энэ үзэгдлийг одоо ингээд бид нар хүн төрлөختөө өөрсдөө юу гэж хардаг вэ? Буюу нийгэм дээр юу гэж хардаг? Ямар байдлаар нялуу юм? Ямар муухай нэлцаасан юм? Ямар муухай эрхэлж хад дуустгүй. Тэр чин тэр хүний мэдрэмж, тэр хүний цаг хугацаа, тэр хүний орон зай, тэр хүн тэр зүйлийг мэдрэхэд ямар их золиосыг гаргасныг тэр харж байгаа хүн яагаад мэдэх гээд байгаа юм бэ? Хүн болгоны зовлон тууллыг мэдэрч чадаагүй бол мэдэмхэрж яагаад тэр хүн буруутуулаад өөрийнхөө бодлоор өөрөө бодоод өөрөө сэтгэхэд байгаа юм. Та хүний дүгэн чаддг юм бол тэгвэл одоо яагаад та зовоод байгаа юм бэ гэж асуумар санагддаг. Хүн болгоноос. Тэгэхээр нөгөө
юм болгонд аливаа тал дээр хоёр талтай гэдэг шиг бид шинжлэх ухаан буюу хүн нийгмийнхаа харилцаанд бол их чийлж байгаа зөв. Далд байдал буюу сүнслэг байдлаас ярил бүр учир тохио бүрийн бүх зүйл утга учирын зангилаан дээрээс үүсдэг. Юм болгон учир жанцсантай байдаг. Жанцсан гэдэг манай өвөө байгаа гэж ашигнж ярьдаг шиг тийм ээ. Тэгвэл жам ёс гэж юу юм бэ? Гэд үцхэд л тийм байхгүй. Жамыг сахиулагч нь хүн битүү шүү дээ. Энэ нөгөө юун дээр ч нандин эрдэнэ гэдэг сэдв дээр ч хэдүүл ярьчихсан. Энэ дэлхийн ертөнцийн дээр хэдүүлээ нэг урт удаа амьдарчмаар шүү дээ. Тэгвэл бид нар гэр бүл болсноор дараагийн дэлхийг хамгаалах бүтээлийг үүсгэж байгаа шүү дээ. Тэр хоёр тэгвэл яг яагаад тэгж өсөж байгаа? Харваа дэлхийн ертөнцийн дээр байх үнэн гих тэр хамгийн хайрын сэдвийг өөрийнхөө амьдралд үйлхэрлээд хүн болгонд аз жаргалыг мэдрүүлэх гээд зөвхөн хоёр биендээ тэр аз жаргалыг мэдрээд байгаа бусдад түгээхийн тулд ойлгогдоогүй байгаа зүйл дээр авиа долгион гэрцийн тэр таталцал чичиргээний үйлчлэлийг үүсгэх гээд байгаа болохоор нөгөө бусдын зовлон өөрийн мэд хүндэтгэж бусадтай энэ тэнцүүгээр ижил төвшөнд ярилцсна гэдэг зүйлийг ойлголцохын тулд байдаг. Мөн бас хос хоёрын зорилт бас байгаа. Тэрнгээр явдаг болохоор сүнсний байдлаар нөгөө сөүлмээ тэхэрдүүл гэдгээр учирсан зүйл дээр бол би яг хүн төрлийн таамаглалыг бол үнэхээр тухалмаргүй. Яагаад тэгэхээр тэр чинь зүгээр хүнээс ургасан зүйл болохоос биш сүнс бие сэтгэл оюун гурав гэдгээс нэгтэйг үзвэл шүү дээ. Зүгээр л нэг хүний онол шүү дээ. Нөгөө магадлалын онол нь 99.99 л байдаг. Тэнгүү тэрийг үүнэн гэж хинж баталгахыг хичээгээд байдгүй. Хүн бас худал гэж баталгахыг хичээгээд байдгүй. Магадгүй эрдэм үзэгчдээс юм асуухад хариулж чадахгүй бол магадгүй гэд өөрийгөө бузааруулчих болно гэдэгтэй адилхан байхгүй. Тэгэхээр одоо цаг үед бид нар шинжлэх ухаан мэдээж хэрэгтэй. Гэхдээ яаж сонгож ийн гэдгээр нь сонгочод мөн хүн та өөрөө юунаас үүссэн бэ гэдгийг маш сайн анхаараа л гэж хэлмээр байна. Яагаад тэгэхээр 13 дугаар зууны үед болвол сүнслэг хөгжлөөр Монгол улс маань маш өндөр хөгжилтэй байсан. Тэгээ тэр нь сүүлдээ гараад утгаалдаад унангууд бэлэг ертөнц буюу амьдралын одооны бидний хэрэглээд байгаа нийгмийн энэ амьдралын хэм маягт орсон чинь баланслалж эхэлж байсан. Уул нь бол одоо энэ баланс нь хитрээд байгаа болохоор арга бэлэг хоёрыг хоёулынгийн тэнцдэг гэж үздэг байна. Тэгэхээр шинжлэх ухаанаач судлаа. Бас хүн өөрийнхөө организмыг юунаас үүсээд байгаа вэ? Юу амьд итгээд байна гэдгийг агаас явдлаа хэдүүлээ суралцъя л гэж уриалмаар байна та. Тэгэхээр одоо нэг гэр бүлийн тухай ярьлаа. Тэгэхээр гэр бүлтэй арга бэлэг хоёрыг яаж шинжилэх? Нэг нь тийм ээ гэж хэлсэн бол нэг нь үгүй гэж хэлэхгүй байхад л арга бэлэг байхгүй. Маш энгийн шүү дээ. Батлаад унчих юм бол баталгааны ард ямар ч ойлгохтой зүйл гарахгүй нь ойлгомжтой. Нэг нь ялагдаж нэг нь өөлхөл хэрэг гарах байх. Дараа нь нөхөр нь шатах уу, эхнэр нь шатах уу, та хэд тийм баян бол тэгээд зөрүүдлээ сууж байхгүй юу? Аливаа ямар нэгэн зүйлийн үр дүн гардаг юм чинь. Та энэ дээр юу бац? Яг энэ дээрээс ингэж үзэхээр нөгөө хос хоёр гэд байж байгаад гэр бүл гэхээр шууд хариуцлага орж эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр хариуцлага гэдэг чинь өөрөө хайраараа манахыг хэлээд байгаа байхгүй. Би энэ эмэгтэйд юу зориулж чадах юм бэ? Зориуллаа гэд тий. Ард нь би яг ямар зүйлийг хүлээгээд байгаа юм бэ? Гэж бос. Яагаад зориулах болсон юм? Яагаад амьдарч байгаа? Яагаад би нөхөр нь л? Яагаад би эхнэр нь л? Яагаад хамт байж байгаа юм лээ? Яагаад энэ зүйлийн ард хүртэл бид нар хамтдаа туулсан билээ?
Гэтэл тэр нандин сайхан дурсамжийг өөрт хадгалахын тулд өөрт мэдэрсэн зүйлийг бусадтай түгхэнэ гэдэг үр хүүхэдийг хүссэн болохоор хайртай нөхөртөөгөө адилхан хүү, хайртай их нэртэйг адилхан охинтой болохыг хүссэн. Дахин өөрийнхөө тусгадыг дахиад нэг өөр байдлаар жижигхэн хөлбөрөөр харахыг хүсдэг байхгүй. Би аав болмоор байна, би ээж болмоор байна гэл гэр бүл болж байгаа хүмүүс чинь хамгийн ихний асуудал буюу хамгийн асуудал гэж яриад байгаа шүү дээ. Тэр чинь яг тэгэхээр хэрэгжүүлж байгаа болохоор асж байгаа шүү дээ. Уудлаад ярьж байгаа шүү дээ, тий? Тэмүүт тэрийг ингээд хийхин тулд за ойлонд нь мөнгө төгрөг хаана авалээ? Хаана амьдрах вэ? Цалин цагаа ямар авал? Төлөвлөөгүй болохоор энэ чинь асуудал байж болохгүй. Төлөвлөөд гараад ирчих юм бол хүсэл маань дүрлээ, мөрөөдөл маань биеллээ. Тэмүүлэл маань зөв байлаа. Би амьдралдаа чамайг сонгосон. Энэ сонголт маань хамгийн зөв байсан. Магад би чамайг сонгоогүй бол ямар ч байх байсан бэлээ. Гэтэл тэр нандин хайрын хэлхээсээ холбоонд орох үед л улам илүү би бинийгээ хайрлаа л гэдэг. Хүн гэдэг чинь ер нь тэгээд усаар амьдрах хорвоо гэж яриалах шүү дээ. Яг хад усаар амьдрах гэдэг. Ганцаархнаа байхаар үнэхээр чадахгүй юмс байж шүү дээ. Яг уу зарим нэгэнд нь ганцаархнаа байгаа туулах энэ насны тулал байхыг үүсэхгүй. Тэр хүн туулаагүй болохоор л туулж байгаа. Тэгвэл эрдэм туулцсан болохоор одоо хамт байх гээд байгаа ч юм бэл. Туллуудаа дүүргээд энэ өөрөө максэн ч гэж болох. Тэгэхээр тэр тул дээр өөрөг бол хүн мэдээ сониуч амчин, сонхон амтан гэдгээр те байж болох. Алийг нь ч үүсэхгүй. Магадгүй та бит хоёрын ярьж байгаа зарим үнд үнэн ч байж болно. Зарим үнд үглэхэрч байж болно. Мэдрэмжин дотроо л бит хоёр амьдарч байгаа болохоор мэдрэмжийнхаа л эзэдэй даал гэж хэлмээр та. Нөгөө тийм хайр байж байгаа л ингээд бол болно шүү дээ. Тэгээд хаамтан жил өнгөрнө. Түн хайр аягүй өөрчлөгдөх илүү гүнзгий илүү өргөн болд юм шиг санагдахгүй. За энэ одоо яг яаж ийнэ гэхээр яачлаас цэцэрлэгээс бэлтгэл ангиас нэг тэгээ сүүлдээ 10 дугаар анги дараа нь дээд сургууль, их сургууль, магистр, доктор тэнгуүтээ одоо гүн ухаантан буюу философч гэдэг юм те. Тэрэн чи тийм шатдараагаар гарч байгаа. Яагаад дээшлээд байна гэхээр эхлээд нь бинийгээ таних буюу хамтдаа байх хүслийн болцооны харилцаа. Дараа нь гэр бүл болоод аав ээж болох усын харилцаа. Дараа нь аав ээж болонгод үр хүүхдтэйгээ ярилцах харилцааны дахиад гэр бүлийн харилцаа. Гэр бүлийн харилцааны дараа үр хүүхдэд хариуцах, эрдэм мэдлэг боловсролтод шаардах ахуйн хэрэгцээний харилцаа. Дараа нь өсгөж хүмүүжүүлэх буюу төлөвшүүлэх харилцаа. Төлөвшүүлэх харилцаанд дундаас өөрөө өөрсдөө хэр боловсруулсан үр хүүхдтэй ямар үр тариа тарьснаар дараа нь таад тариагаа хураагаад авах гэж байна гэх хамтын бие сэтгэл оюунгуурын чин сэтгэлийн хүсэл. Энийний дараа хүсэл дүүрхүүд үр хүүхдүүд нь том болох үед бид эмээ өвөө болно. Эмээ өвөө болоход ач зээнэрийн харилцаа гэдэг эмээ өвөө гарч ирнэ. Энэ бүгдээр ингээд шатлахад байгаа болохоос бүгд л хайрахгүй. Тэнгүүтээ энийг яаж ихсэж чадчихна гэхээр эхнийхээ даалгаврыг биелүүлсэн бол дараагийн даалгавар. Тэгээ адас сүлт нь яагаад ийм олон харилцааны ард гарч иж энийг хайр гэж яриад байгаа. Бид дурсамжаал бүтээж. Түүхэл бүтээж. Домгол бүтээж. Өвдөд зүтсэн буух үед тэгж л ярьж байгаа. Бид ирээдүгээс ирээгүй. Одоо байгаа. Гагцгүй бид нар та нарын өмнө л амьдэрсэн. Бид яг л нэг цаг нэг тэтгэлээр амьдарч байгаа. Бид өөрсдийн туулсан зүйлээ та нарт ярьж байгаа. За өөрсдийн туулал байна. Туулал гэдэг чинь эрдэм үлгийтэй байхаас өнөөдрийн 30 гарч байгаа нас шүү дээ. Энэ зам эрдмийн хувьд төв. Таны маань хувьд ч бас домог. Бас дурсамж. Хүн хэцүү үед хамгийн гоё инээжсэн дурсамжаа бодох үед л хэцүүг давж чаддаг.
Тэгвэл дурсамжийг бүтээсэн болохоор өвөг дээдсүүд маань бас тэр дурсамжаал бидэрт хуваалцаад тэрнээс юу сурсан? Тэрийг яхаад бидэрт хэлээ. Бид нөгөө сурсан зүйлээ бусдад түгэн гэдэг нь өөрөө бид нар болох буюу бид өөрөө өөрсдөө бүтээж байгаа гэдэг нэг үлгэр байхгүй. Үлгэр дуурайл үзүүлэх гэж яриад байгаа. Одоо цагийнхаар бол нөгөө инфлюенсер болчиход байгаа юм л. Үлгэр дуурайл. За сургууль хүмүүжлэр бол багш болчиход байгаа. Багт баатар байдгүй л гэж ярьдаг. Бол нь багт баатар байж иж маллахгүй. Өд хилцүүг маань цөөр ингээд өөрчлөгдөж байгаа байхгүй. Бол хилцүүгүүдийг бид нар айгуу сайн мэдээд байдаг. Түүнд нөгөө үгэнд ач холбогдол өгөөд байна уу? Үйлдэлэнд ач холбогдол өгөөд байна уу? Айдас түртгэдэг байна уу? Айдсаа даван тулаад байна уу? Бид нар амьдралаа зохиох үед бүх зүйлдээ бидэрч сонгол. Тийм үгүй гэдэг шиг. Тэр сонголтынхаа ард гараад та инээхүү уулах уу? Тэр сонголтыг бид өөрсдөө хийх. Үл олдож байгаа цаг хугацаанд өөрийн биеэ бүрэн дүрмэнд ажиллаад яхаа татчаалгыг олжуулах. Хинч бидэрийг болохгүй гэж. Хинч бидэрийг чадахгүй гэж. Сонголтынхоо эзэн байж чадахгүй нь бид нар өөрсдөө. Сонголтыг болоод бид бүгдийг чадчих бол бүгдийг мэдчих болно. Бүгдийг мэдэрч болно. Хязгааргүй. Энэ зүйл дээр ямарч хязгаарлал байхгүй. Байхгүй зүйл байж болно, байхгүй зүйл байгаа байж болно. Би нөгөө гэр бүлийг нэг баг гэж боддог. Тэгээд яг нэг баг гэдэг нь ялангуяа гаднаад явсан хүмүүсээс айгүй харагддаг. Одоо жишээ нь Монголд ахтай бид нар чинь гоё авинд очоод эмээгийн очоод найзын очоод тэгээ айгүй гоё олуулаа гоё амьдрал гэдэг шүү дээ. Тэгвэл чи хоёулаа хараачлаа. За үгцээ. Тэгвэл туслан байхгүй шүү дээ хөрхий. Тэгээд туслан байхгүй найзууд байсан ч гэсэн ерөнхийдөө янз бүрийн тохиолдсон ч гэсэн нөгөө нэг өөрсдөө найдахаас өөр зам болчихдоггүй. Хамгийн түрүүлээ хэл сурна. За хэл сураад ингээд нөгөө нэг өвчрөө олцгоод нэг шинэ газар явчих юм чи өвчрөө олцгоод нэг бас нэг ганц 2 жил бодно шүү дээ. Тэгээ явж ид хүүхдээ олно, хүүхдээ өөртөө хаална, ажлаа зөвшөөрлөн, хүүхдээ зөвшөөрлөн, тэгээ хүүхдийн цэцэрлэг сургууль гэж ингээд тэр болгоно яг өөрсдөө нүүрт болдог. Монголд ирлээ тийш явчаад нэг танил гоцсаад ингээд юм гэр бүлийн өргөн хүрээгээр юм асуудлыг шийдэж болдог болоод гадаад гарсан хүмүүс яг өөрсдөө нүүрт. За тэгэнгүүт л яг энэ нэг баг гэдэг юм айгу гац яагаад. Одоо хоёр хүн ингээд хоорондоо юм амин нэгтэй. Гэр бүлийн хүмүүс хүүхдүүд тийм байж айгу голын юм их гэж би бас боддог. Тэгээд гадаад байгаа тагчсан тэгээд хэлийн ахиагаа сураад тэгээд нүдхийн харилцаа бас өрсөлдөж ажил төрлөө шүү дээ. Тэгээд тэгжиж нэг ахиагаа амьдралын тэр гэдэг юмд явна. Гэтэл тийм биш жагаад хэлэхээр тэр чинь задраад нөгөө одоо хэл төрөчн подкастн дээр ярьсан шүү дээ. Өөртөөхөө ертөнцийг гадаад хүмүүсээс хамгаалаач. Би гадаад хүмүүсийн нөгөө нэг юм юу гүцэл бодолсон. Би тухайн харуулаад байгаа чинь айгүй хэрэгжсэн шүү дээ. Тэр талаасаа гараад байхаар илүү сайхан юм шиг мөртлөө дотроо амин ихтэй байна гэдэг юм айгүй хэрэгжсэн. Чи энэ амин ихтэй байна гэж үгж аа. Тэгээд би биендээ тийм халуун дулаан уур амьсгалыг бий болгоод чи болоод тий энэ гэр бүлийн шүү бид нар хангалттай шүү гэдэг нэг ийм одоо үзэл бодлыг гэрийнхээ дотор бий болгох чухал юм байна гэж би боддог. Таны нөгөө нэг амь нэг гэдэг дээр айгуу гоё ишлэл орол ирж байна. Нөгөө санаа нэгтний амь нэг гэдэг шиг. Санаа бодлоо хоорондоо ярилцаж чадахгүй бол ягаад ч амь нэг болчихдог.
Нэг нь би гэдэг тий. Би ингэдэг байсан, би тэгдэг байсан, манай аав ингэдэг байсан, манай ээж ингэдэг байсан. Би ингэж амьдарч чадахгүй. Ер нь ч юм ч байж болох байхгүй. Юу ч стохохыг хинч мэдэхгүй. Гагцгүй тэрний ард хамтдаа гарч чадах уу гэдэг хариуцлага багтдаг. Хариуцлага гэдэг өөрөө хайртай хүнтэй л хариуцлагатай байж чаддаг шүү дээ. Зөвхөн эрхлээд байж болохгүй. Эний чи хизээ эрхлэх үү? Хизээ хариуцах уу? Хизээ хамтдаа хийх үү гэдгийг мэдэх үед л эр хүнчтэр, эм хүнчтэр ач жаргалтай болж эхэлдэг. Мөн гадаадад гарсан маш зөв гэж би хэлнэ. Энэ далд зүйлийг сурснаар яг энэ зүйлийг л олгож эхэлдэг. Яагаад вэ гэхээр бид хитрхи ингээд ийм тав тухтай орчинд байсаар хагаад би дах чадвар болон өөргөө авис бэлгээ нуучж байгаа. Бусдад найдаад гэсэн үг. Бусдад найдаад унахаар чи яаж байгаа? За одоо эрдэм өөр дээр аваад үзэл тэ зүгээр жишээ шүү, тийм ээ. За эрдэм ямар аав ээжийнхээ өмнөөс авах гэдэг. Миний гэргээ болох хүн аав ээжийнхээ өмнөөс ээж болох гэдэг. Гитг шиг. Тэгэхээр нөгөө бидний нийгэмдэр одоо яг бас яг ямар жоохон буруу төрөгдөл юм гэхээр эрдэмтэр ч хүмүүнд байсан. Суралцж байгаа явцдаа суралцж байгаас. Хүнд тусалж болно. Гэхдээ үн цэнтэйгээр тэр хүний боломжийг хаахгүй, боогдуулахгүй, оргилохгүйгээр хүнд туслуулчаар бие даахаа байждаг. Хүнд найдамтах авчдаг. Тэгвэл гадаад гарахаар яаж вэ? Энэ айгуу зүүн бачка Монголд байхад арчигаа алж байсан одоо хардаг манайс илүү гэдэг шиг болтолоо. Тэгэхээр яг жинхнээсээ нөгөө хайрыг хайраар манж эхлээд өөрийнхөө жинхэнэ скиллүүдийг гаргаж ирж байгаа. Арга тулах үед л нөгөө ич хідүүдээ гаргаж эхэлж байгаа. Тэгэхээр Монголдо байсан ч гэсэн аав ээжигээ битгий ядраа. Энэ эхнэр нөхөр болж байгаа хүмүүс. Аав ээжи чинь чамааг өсгөх гэж, сургах гэж, боожуулах гэж, хүмүүжүүлэх гэж, сайхан хүний дайтай яваараа гэж маш их хийжээс. Таав ээж гэж байгаа амраалт. Яасан өсөж дуустгүй, шилжиж дуустгүй шилжилтийн нас вэ гэдэг шиг хэдий хүртэл ээжийн чансан цайгаа ууж амьдрах гэдэг би. Аав ээжтэй та эхнэр нөхөр болж байгаа та хоёр юу үзүүлэх ёстой вэ гэвэл мэдээж ач зээнэрийг үзүүлчих. Мөн ёсны хэрэг. Ач зээнэрээ үзүүлээд аав ээжигээ өсгөж байгаа тэр ач буйныг бид яагаад ч дүүрэнгүй шүү дээ. Тэр хоёр маань бүхэл цаг хугацаагаа зөвхөн үр хөвгтдээ зарцуулсан шүү дээ. Тэгэд бид нар ачийг нь хариулж чадчихэв. Гэд үсгээр л бид бол айгүй өртөө хүмүүс байхгүй. Юугаарч 1000 гой брендийн хувьц 1000 гой дэлхий дахинаар аялуулад 1000 гой баярлуулаач ч бид нар ачийг яхаач ч дүүр гэж хариулж чадахгүй. Хариулах хамгийн гой зүйл нь юу гэхээр мэдээж аав ээж маань бурхан болно. Тэгвэл өөртөө ч бурхан болох тэр цаг үе хүртлээр үр хөвгтэй хүн шиг хөнжүүлж. Тэр л аав ээжтэй өгж байгаа хамгийн том ач. Түүнээс нэг ээжийнхээ өмнөөс амьдрал те нэг ээжийнхээ хийж чадахгүй зүйлийг хийгээд нэг айл ихтер болсон юм шиг. Ихтер болсон юм шиг, ээж болсон юм шиг ажиллаад байж болохгүй байхгүй. Та миний хүүхдийг харж чад яа тийм хүчих гээд байна уу? Гэдэг ээж нарыг би зөндөл харж ирсэн. Та миний хүүхдийг харж чад яа тийм та тэрний хүүхдийг харддаг юм биш. Миний хүүхд яачаад байгаа гэд эрхлээд хушгуунжуулаад сууж байгаа эр хүн боёо эцэг хүнийг би харж илээсэн. Би гайхаж илээсэн. Яагаад гайхсан бэ гэхээр эрдэм 5 настайгаас эхлээд бие дагаас сурцсан юм аа. Амьдрал ирэхээр 5 настай хүүхэд тоглодог байхад эрдэм ижигийнхаа хувцсыг янзлаад. За осолдгүй хувцсалд энд үдгс. Гэхдээ гэр орнол цэглждэг гэсэн. Юм оёоц сурцсан байсан. Гутлаа цэвэрхэн цэмцгэр байлгаж игээд үздэг гэсэн.
гэрте ганцаард л та тэр айдас маань байсан. Сүүлдээ суралцж явах үедээ айдасаа хангасан. Нэгэн бодлын надад нэг давуу тал байсан, нэг сул тал байсан. Аливаа ямар нэг зүйлийг зөвхөн сул болон давуу тал гэж байдаг юм лээ. Тэгээ ингэж явцсан болохоор хүнээс тусламж авж байгаа, хүнээс гууж байгаа үнийг харахаар эрдэм яг өөрийнхөө сурсан зүйлээр үнэхээр гайхдаг. Бид хүн болж төрчөд яг юунд цаг зарцуулаад өөрсдийнхөө цаг хугацаанд ч өөрсдийнхөө эзэн байж чадахгүй. Амьдарч явж байгаа бие биенийхээ цагийг чих хорох. Юуны төлөө амьдраад, хэний төлөө амьдраад байгаа юм бэ гэж хэлмээр санагддаг. Энийг ингээд бодоод суухаар нөгөө сурж байгаа зүйлээс л хүмүүсийг ажиглаж байгаа юм л. Түүнээс би хүн болгонд одоо бууртахдаг одоо бурхан бодтой юу? Зөвөр өөрийнхөө л үнцгээс харахад юм зарцуулж байгааг даанч хайр байдаг. Тэгээд дараа нь хөгшрөөд эмээ өвөгийн насанд дарж байгаа. Амьдралын ухааны жоохон ол яг гэхэд үхэх цаг болчиход байгаа юм. Харамсаа сууддаг. Харин цаг хугацаа ахгүй. Гэхдээ найз нөхдөдөө гарч ортгол юм байгааз. Заавал тэр үүрийн 4 5 хүртэл ороод хүүхэд төрүүлсэн ээж 18 та охин шиг ажиллаад гамаачалдаал хүүхдээ ч өгдөгөл нөхрөөч санааг нь чилээгэл дараа нь өөрийгөө өмөрч орилсноос олж нийгэмдэр ямар муухай мэдээлэл гарч байна. Хариуцлагагүй, хайргаа хүндлэхгүй, өөрийгөө хүндлэхгүй, батлах гад орилчин, эрхлэх гээд орилчин, өмөрөх гээд өөрийгөө орилчин. Тэмүүтэ хайр нэхнэ. Хайрыг өгч чадахгүй ч. Ир нөхрөөч хүндлэхгүй, өөрийгөө өөч ойлгохгүй. Бид тэр энэ нэгэн дээр ингэж амьдрмааргүй байна. Гой сайхан л эрдэм яг юу мэдэрч байгаа гэдэгтэй. Сарнагч бидэрч юу хэлэх гээд байгаа гэдэгтэй. Одоо бид энэ нийгмийн засыг л та. Зөндөөл муухай мэдээлэл яардаг юм гарчлаа шүү. Одоо би чинь уул нь бол та хэдээс нэлээд дүү шүү. За ихч маань бол та хэдтэй ойролцоо гэж магадгүй байх. Насын үдд. За тэгвэл манай ихчээс дээшээ бас эмээ өвнөр гэж байна шүү. Тэгвэл эмээ өвнөрөө таны охин шиг хүн ингээд таны ач шиг хүн хоёр нийлээд ингээд ярьж байна. Та юу бодцоо нэ? Зүгээр бодсоор байгаад дээшээ явах гэж суугаад байна уу? Бодол чинь гоё бол тэр бодлоо хэрэгжүүлээд явж байна. Гой сайхан хатан ижи, хатан эмээ, тэ? Хатан охин, хаан хүү, хүнтаач манай Монголд байгаа шүү дээ. Яагаад таад өөрөөсдийнхөө эзэн эрхнийхээ эзэн байж чадахгүй байна. Гоё хэдүүлээ байл та. Гоё амьдрал та. Бүх зүйлийг гоёар арчил. Нийгэмд охтууд нь айдсгүй. Залуучууд нь архит арсгүй. Гоё амьдрчил та. Архит арсаар хэдүүлээ яах юм бэ? Бидний үгийн би өргөн эзэн чинь энэ архит арсыг шингээж даахтаа маш муу идэх шүү дээ. Бусад орны хөдөл. 24 цагт шингээж чадхааргүй тийм бага хувийг эзэлдэг хэрнээ 24 цаг болог байхад хорыг хороор гэдэг өөрийгөө шараад хариулын давган дээр хөл өцгөн гүйлгэж байгаа юм шиг дахиад архийг архаар шарыг шараар юу зүг юм бэ? Ижи авчин таныг архаар угчиж өсгөөгүй л байлтай. Ижи авчин таныг эрэгтэй хүнийг битгий хүндлээгээд охин үрийг өмөжүүлээгүй л үү дээ. Эрэгтэйчүүд нь ижигээ хайрладаг. Охтууд нь аавыгаа хайрладаг болмаар байна. Энэ архитарс согт урлаа жоохон болъё. Энэ л гэр бүлийн хамгийн том тайсан болж байна. Өнөөдөр яагаад гэр бүл гэж ярьсан бэ? Та хоёр гэрт бүл үүсгэж байгаа бол өөрийн өргөө цахан гэртээ бүл үүсгэж хамт болж байгаа бол та хоёр чинь эхнэр нөхөр болохоос биш айл гэр бүлтэй ч тоглоомгүй шүү дээ. Тэрийг л өнөөдрийн сэдв маш үнцэнтэйгээр ярьж байгаа.
Тайд маань саруухан, ужуухан нэгийг бодож хоёрыг тунгаасаа гэж эрдэм чин сэтгэлээсээ хүсэж. Яагаад гэвэл Монголын гэр бүл ямар байхаас дэлхийн ирээдүй харагдав. Монгол орн руу маань энэ Монголын гэр бүлийн бүтэц яагаад ийм онцлогтой болохоор дэлхийн улс орных нь наашаа битэрлүү ирээд байна гэдэг. Тийм гоё энергийг, тийм гоё хүмүүжлийг давшгаал л дээ. Одоо чамд ингэж нөгөө нэг яг ингээд Монголын нийгэмд ингээд бүр юм гоё үлгэр жишээ байгаа. Гэр бүлийг чи аль гэр бүл гэж боддог вэ? Эрдэм өөртөө харахад байгаа ч юм биш, өнгөрөөд байгаа ч юм биш. Уучлаар яг үнэ хэлэхэд би хэнийг ч гэж хэлж чадахгүй. Яг тэгэхээр би тэр хүмүүсүүдийн гэр бүлийг, тэр хүмүүсүүдийн мэдрэмжийг мэдчих чадахгүй. Яг тэгэхээр тэр хүмүүсүүдийг би бүгдийг хүндэтгэж байгаа болохоор л тэр хүний гэр бүлийг хинч дүгнэх хэрэг байхгүй байхгүй бидэнд. Яг тэгвэл тэр хүний амьдрал тэр гэр бүлтэй үнцэнтэй шүү дээ. Бид нар юу мэддэг, юу чаддаг гэж дүгнэх ёстой. Тэр чинь муухай шүү. Зүгэн гээгүй зүгээр ингээд гаднаас нь харахад нэг гоё юм Монгол хуугаараач гэх юм уу юм ингээд олон тийм үлгэр жишээ. Эдний хайг үлгэр жишээ юм даа гэж бодохоор юм гэр бүлтэй би бодохоор Монгол айл хэсэг амьдралдаг. Тийх надад айгуугаа таалагддаг. Хотоос гараад амьдрсан. Тэгээд ихнэр нь хүрээ айгуу хүндэтгэв нь хүрэн ихлээр айгуу хүндэтгэв. Хүүхдүүдтэй тэгээд өөр өөрсдийнхөө тэгэхээр боломжоо ашиглаад өөрхөн хөдөлмөрч ашиг санагдаад байна. Тэгэл би тэндээс боломжлаад идэлж байгаа, бие бинийгээ хүндэлж байгаа, айлж байгаа тэрийг ингээ хараад гоё фантаз санагдав. Түүнээс биш яг нөгөө тийм юм гоё, ийм юм гоё гэж би хэлдэг бүлтлээ. Зүгээр миний хувьд айгуу таалагдсан. Ингээд Монголоос айгуугаа англи сурталчилсан тийм энэ одоо фашмаг гэж юм бэ тэр нь аш айгуу гоё. Тэгэл бас чамд тийм хүн байдаг болов уу гэж боддгоо. Үлгэр жишээ авдаг зүйлүүд бол яг байгаа л та. Тэр үлгэр жишээ авъя гэхээр эрдэм бүгдийг нь хэлж чадахгүй бол ингээд нэгийг дурдсан юм шиг болчих одоо болохоор хамгийн үлгэр жишээг бол би буураа ээж хоёроор бол бэлгэрлэмээр. Яа тэгэхээр намайг баг байхын л үлгэрлжээсээ хоёр тод жишээ. Нилээ олон хүмүүсийг хүмүүжүүлэхдээ бүгдийн дээд боловсралтай болсон. Хэний ч өмнө улаахааргүй тийм гоё хүмүүжүүлж чадсан. Тэгээ хамгийн хөөрх нь юу вэ гэхээр 30-аа үдсэн хүмүүс мөн тэр хоёрын харилцааг харахаар маш гоё идэг. Яг хүүхдүүд шиг. Одоо ингээд манай буруу айгу их жоохон маац хүн байхгүй. Им марцсан тийм шооч. Тэмүүт ингээд буураа юм без сэрэнгүүд. Дандаа өмсөлдөг байхгүй. Тэр хоёр маань бас нилээ урт нассан. Тэмүүт чи буруу албаар мэдчихэд 0 орчод ирдэг байхгүй. Тэгвэл манай буураа ээж хашаараа суучдаг. Энэ нэг юу зэрэг намайг үссэн. Хайрг болж золигдож байгаа юм уу? Би тэгвэл одоо нэг өөр үг олддог гэсэн. Тэгээ бүтэн өдөр чигөө юу ч гомцож байна. Гэтэ буураа ямиг би уурлаг үг мэдээд байгаа байхгүй. Зүгээр л төнөрхөд байгаа. Тэгвэл буураа чамдаа би чаа хайртай ш тэгэл үнсчихэд л ном болчих. Тэгээ тэрийг хилүүлэх гээд байгаа буураа биддэг болохоор өөрөө ч инээгээл шоглол яваад иддэг. Хоол хийж иргээл гүүчин бид идтэй тоглож байгаа юм чи буураа юм сүлд аргаадаа тажид нэрээс өгөх. Чи надад хэлэхгүй юм уу? Чи надад хайрг болцсон юм те галууд. Тэгвэл яг тэгэл хэлээгүүд буураа юм аа. Айгүй хөрх энэ дэлхийн ертөнцийн дээр хамгийн аз жаргалтай юм шиг царай гаргацдаг гэсэн. Тэр үед эрдэм 4-5 таал байсан баг. Хүүхэд насны маань хамгийн гоё илэрхийлэл тэр хоёр үнээс л би харчихсан бэл. Өөр тийм мэдрэмжүүдийг яг гоё ингээд
дүүцүүлж хэлж чаддгүй юм. Яа тэгэхээр бүх амьдралууд гоё. Уг одоо подкастууд дээр үнэхээр хүчрэг гэр бүл зөндөө байгаа. Тэрийг зүгээр сонсоход эрдэм хөндлөж авдаг. Жишээрийг бол би буруу ээж хоёроо л жишээр. Яа тэгэхээр миний хамгийн анхны нөгөө рол модельүүд тэр хоёрыг их хүнддэг. Тэгээд нэгэнгүүгээр яаж ганцаардаг, гансардаг гэдгийг ч харж ирсэн. Чангал юм л. Насаараа нөгөө багасаа цугтаа танилцаад түүнтэй багасаа нийлсэн болохоор маш олон жил амьдарсан хоёр байхгүй. Тийм болохоор айгүй гоё байдаг гэсэн. Тэгээ буруу маань их сониуч, буруу юм маань их тань мэдэх өндөртөө байсан. Тэгвэл буруу маань болохоор яг саяны тэр нөгөө гэр бүлийн юм дээр ирчихсэн ишлүүлчихсэн байхгүй. Жохон амьдралын ухааныг олъё гэж суугаар. Цөг гэж ин хатан гэрлөө орчиж гадах яйтай байцгэл. Тэгвэл буруу юм хажуудлаас. Үнний хорвоо гэдэг юм уу, худлын хорвоо гэдэг юм бүгдийн тань мэдэх үг олыг бол минийх үү гисгэх газар л олдохгүй дээ гэж хэлсэн. Тэгээ ийм хоёр хүн цуг бага насныхаа хэсгэнд орсомжийн зуны амралтыг хамт байсандаа л их баярлдаг да. Чи тэгээд нэгэнгүүгээр хинч биш гэж ярьсан. Яг тэгэхээр тэр хоёр хүн чинь өөрөө бүхэл хайр болсон байна. Бид ч одоо тэр хүртэл болчихж байгаа болохоор одоохондоо залуу халуухан байгаа болохоор мэдэмгүй л л да. Тэр хоёрын буураагийн насн дээр ичгээд нэрээч тийм болохыг үгүйсэхгүй болчихж байгаа байхгүй. Үгүй би өөрөөсөө байна гэж байгаа шин. Тэгээд та ч одоо нэг 20-30 жилийн дараа яаж хувирахыг мэдэхгүй байхгүй. Яна. Намайг хайрлагцсан явж байгаа юм билүү хэн битгий. Одоо тэгээ. Манай буруу ээж шиг бас юу ягаад гомдлынхаа явж байгаа юм билүү. Энэ юу гэцэр үгүй гэсэн. Нэг нэгс явж байгаа. Тэгэхээр тэр нөгөө нэг гэр бүлийн дотор сэтгэл зүйч нэг айгу мундаг сэтгэл зүйчээс нэг болсон. Хүүхдээ эцгийн хийж өгөх хамгийн сайн зүйл юу вэ? Би бинэ л хаал. Хүүхдүүдийн нүдэн дээр би бинэ л хаал. Яг тэгэхээр бидний хоорондоо харилцаж байгаа, хамтдаа байгаа бүх тусгалыг авснаар охин хүүхэд ааваараа ирээдүйн нөхрөө хардаг. Хүү ээжээрээ хардаг байхгүй. Ээж нь нөхрөө хүндлэхгүй буюу эцгийг хүндлэхгүй бол ах хүүхэд яг тэгж л өсдөг. Ингэж болох юм байна. Ээж нэг нөхөр лугаа хараалын үг хэлчлээгээд эрэгтэйчүүдийг ингэж дарангуулж болдго юм байна. Санамсаргүй байдлаар ухамсар дангачдаг байхгүй. Энэ бидний буруу биш л дээ. Яг тэгэхээр аав ээж маань анх удаа л амьдарч байна. Бид ч анх удаа амьдарч байна. Өмнө хэд төрснийг бид нар мэдгтүүдий болохоос тэр мэдрэмжүүдээс яг одооных шиг мэдэрч чадчихэв үү гэдгийг хинч батлаагүй, хинч нотлоогүй л шүү дээ. Өмнөх амьдралыг мэддэг бол басна. Яг уу мэдэж болох ч гэсэн одооных шиг мэдэрч чадахгүй байхгүй. Бүрэн гүцэд. Тэгэхээр чи маань нийтийн нөгөө энэ нас гүцэхгүй л хэрэгтэй. Одоодоо л байж. Ядаж өнөөдөр ингээд ихчтэйгээ ингээд ярьж чадчих байгаа бол энэ одоо цагийн цаг хугацаа чинь дахин олчихгүй болохоор хамгийн гоё ихгүй. Тэгээд одоо би ингэж яг бодоод үзэхэд манай нөхөр яг манай үсгсэн. Би өөрөө яг үсгсэн. Яг тэгж суудаг. Нэг өдөр бодоод үзчихье яг юм бэ тий. Яг юм бэ юм байна да. Одоо жишээлбэл би аав ээж хоёроо өнөөдөр гэр бүл гэдэг дээр аав ээж хоёроо бахархмаар санагдчихлаа. Миний ээж бол намайг яг хаан шиг л өсгсөн. Манай аав бол намайг яг л хаан шиг дээдэлжсэн. Эрдэм гэдэг хүн ийм хоёр гоё аав ээжийнхаа эрдэнэс нь болж гарсандаа л их баярлдаг да. Яг хүний хорвоогоор бол ижээ маань урт удаа амьдраагүй л дээ. Бас л амьдралын ирээн бараанаар хоёр тийшээ болж илээсэн.
Гэтэл би хоёуланд хайртай. Яагаад гэвэл одоо би чинь насанд хүрсэн, 90 цэд хүрсэн эр хүн шүү дээ. Бага байхад бол мэдээж юу хийсэй бодох. Яагаад ээж хол идэх юм бол аав яагаад явцсан юм бол гэдэг шиг. Өчнөөлийг боддог л. Нөгөө тэр орон зай дутагдахаар тэрийг хариулт авахыг хүссэн миний сэтгэл тэрлээс л та. Гэтэл одоо ингээд 30 гараад үзэх үед бас ийм зүйл байдгийн байж штэ. Гэхдээ тэр цаг хугацааны он жилүүд надад ямар их зүйлийг заагаад өнөөдрийн эрдмийг бүтээвэ гэж бодоход л би ижээ авдаа маш их баярлагдав. Ижээ маань одоо Тэнгэрээс намайг сонсдог бахаа гэж өдөр болгон л ижээдээ баярлж авдаг. Аа маань ч надаар их бахархдаг даа гэж авдаа их баярлагдав. Ээж маань болохоор намайг магтдаггүй. Гэхдээ нэг удаа л надад айгүй гоё бэлчсэн. Тэр нэг надад нанд үлдсэн. Анх удаагийн магталт гэх юм уу? Миний хүүг өдрийн дийлүү барьсан ч үл олтноо гэж хардсан. Тэгмэд аав маань болохоор намайг юу гэж хэлдэг вэ гэхээр миний хүү чинь 10-ын дайтад нэг хүү байхгүй. Миний хүү хамгийн сар бүтээл гэж хэлдэг. Тэгээ ийм гоё хоёр аав ээжээс өнөөдрийн эрдэм үүссэн. Энэ л миний хувьд амьдралдаа хүн болж төрсөн юм хамгийн хувь тавилан. Мөн энэ зүйл дээр одоо ингээд хайраа болоод байж байгаа. Бүрц олбоо юм. Тийм болохоор эрдэм хамгийн баян байна. Юу байна надад бүгд л. Гэхдээ байхгүй байсан он жилүүдийг байлгахын тулд ойлгох гэж тулсан тул маш их би ард нь гарч чадсан бол миний хувьд чадчихсан. Даваагүй л тайдтэй юу гэж үйлдэл хий үйлдэл дүг мэдэр сур гэж ярих хөв тэ. Тэгэхээр ер нь туулал бидэрт маш их зүйлийг өгдөг гэдгийг мэдээд үзэхээр аав ээжтэй л их баярлж байна. Яг тэгэхээр ямар гоё хоёр хүнийг надад миний аав ээж болгосон юм бэ л гэж баярлмаар байна. Энэ л надад олдсон хамгийн гоё мэдрэмж. Ижээ ам маань байгаагүй л өнөөдөр эрдэн байхгүй шүү дээ. Тэгэхээр би ижээ аав хоёртоо л их баярлалаа. Хамгийн их баярлах өнгө ижээ аав хоёртоо л баярлалаа. Байхгүйсэн бол эрдэмч байхгүй шүү. Тэгэхээр Тэнгэрээс ижээ маань их баярлж байгаа хаа гэж боддог. Аа маань зөв сонгоор сонсоод үгээ их бахархаж байгаа хаа гэж бодчих. Йоо ингээд аав ээжийг ярих. Нөлөөс гарчаад идэх. Тэг хүний амьдрал маш богинох юм билээ. Тийм болохоор хэдүүлээ олдсож байгаа цаг хугацаанд өөртөө хурахгүй бас өрөөлийг гомдоочихгүй гой нандагнаж яваараа л гэж захимаар гэр бүл чинь нандин шүүд. Хэдий нөгөө юу одоо нөгөө нэг аав ээжтэй гомцсон хүмүүс айгүй байдаг шүү. Угаасаа бүхэн л юм түүх байдаг. Бүхэн л айгүй гоё аав ээжтэй байсан ч гэсэн юм байхгүй. Тэгээд тэр гомдлогоо ингээд ажиллахаар аав ээжийг одоо бүр ингэж яг ихмийн ялгаа шиг дээдлэн хүндлэх юм мэдрэмжийн төсөөлж өгдөг. Тэр үед өстой жинхэнэ бид аав ээжээсээ одоо хүлээж авч байгаа тэр ерөөл бэлтэнэ орж ирдэггүй. Тэгээд тэр бас их урд аюул тийм нэлийн хугацаа бас шаарддаг тийм. Жишээ үүдээ ингээд аваад үзэхээр ихмийн хэлсэн шиг хүний амьдрал айгу богинохон гэж яаж байгаа ч миний амьдрал ч гэсэн бас яахгүй манай ээж дөнгөж хүчийг тэнгэсэнд орхиж байгаа шүү дээ. Тэгэнгүүт яг тэр
дотоод тэр өөртөө ажиллана гэдэг юмыг бол би одоо бараг 4 жил хийж дуусгасан юм да. 4 жил хийсэн. Тэгээд яг энэ тэгээд яг аав ээжийг бүр ингэ хүндлэн дээдлээ. Үнэхээр энэ хүмүүс ингээд баярлаад халархаа дээдлэх энэ мэдрэмжинд хүрэхэд юм айгүй гоё нэ. Одоо тэр хүмүүсийн хамгийн сор бүтээл нь бид нар байх нь угаасаа шүү дээ. Хайрнаас үссэн юм чинь гэдэг л яг ихэлтэй. Тэгээд манайхан үдчихэж байгаа хүмүүс хэрвээ аав ээжтэй сэтгэл зүйн асуудал юм бол тэрэн дээр ажиллаарай. Нэлээд жоо зай хэцүүхнээс эхэлсэн бол нэг явдаг тийм нэг боломж юм. Тэгээд яг түрүүний миний ярьсан шиг бид нэг гэр бүл ахгүй да. Тэгэхээр бид нар жоохон багтаа аав ээжтэй нэг гэр бүл байсан. Хэн бодоод хос болоод өөрийн гэр бүлийг зохиогоод ирэнгүүт бид нар хүүхдүүдтэйгээ нэг гэр бүл болчихсон. Тэгээд тэр аав ээжтэйгээ гэр бүлийн харилцаа чухал. Би хүүхдүүдтэйгээ гэр бүлийн харилцаа гэсэн чухал. Ингээд нөгөө эволюцийн явц гэдэг шиг гинжи их болчихж байгаа байхгүй хамгийн гоё. Тийм. Аав ээжийнхээ үргэлжлэл нь бид нар өөрсдөө, бидний үргэлжлэл өөрөө бидний үр хөвгөд байхгүй. Гэхдээ одоо ингээд бодоол үзэхээр хүн тэнгээ ухаарсан цагт л аав ээжигээ хүндэлдэг юм билээ дээ. Яагаад тэгэхээр Эрдэм ээжийтэйгээ 6 жил хамт байжсэн. 20 нас хүртлээ. Тэгэхэд ингээд 14 жилэнд байдгүй байхгүй. Тэгэхэд ээж маань 45 настай байхдаа бурхан болчихж байгаа. Одоо ээж маань 55 байх хэвээр. Гэхдээ жил болгон Эрдэм ээжийнхаа төрсөн өдрийг тэмдэглэдэг. Сонсож байгаа хүн бол тэнэг бахаа л гэх баг. Та тэгвэл дахиад сонсоод үзээрэй. Би танд хариулт нь одоо хэлээ. Бурхан болохоос 1 жилийн өмнө би ээжидээ амлаж байсан. Ээжээ дараа жил хүүн ээжийнхаа төрсөн өдрийг айгүй гоё хийнэ гэж амлаж байсан. Тэгээ хүнд амлалт өгөх гоё л та. Гэхдээ би ээжийтэйгээ 1 жил 6 сар хамт байж ах үедээ маш их амлалтуудыг амласан ирнэ. 10% хүрэхгүй байх үз тэр амлалтыг амлсан гэдэг. Тэгэхээр амлалт болгон өөрийн гэсэн цаг хугацаатай байдаг болохоор амлалтыг биелүүлж байгаа эр хүн та жоохон тисчээрээ амлалтыг хүлээж байгаа эхнэр та эмэгтэй хүн та жоохон тисээр. Тэр цаг хугацаа нь болохоор амлалтууд нь харин тэрнээс өмнө битгий уурлаарай. Яагаад гэвэл эн чинь цаг хугацаатай гэдэг юм аа. Тэгэхээр амлсан бол амлсныхаа ард гарах хайр эзэн байгаарай. Амлаад амлалтаа биелүүлж чадчих бол хүндэтгэлийн эзэн байгаарай гэж гоморой. Яагаад гэвэл гуун гэдэг ч өөр хамгийн том хүндэтгэл. Гуйлах нь гэдэг бол харин гутам шиг л бол та. Тэгэхээр нөгөө бүх зүйл үн цэнтэй байна гэдэг бол хамгийн гоё. Одоо хоёул нэг гэр бүл гэж ярьсан юм чинь ихтэй нөхрийн гоё. Чи түрүүн нөгөө хариуцлага гэдэг ярьсан шүү дээ. Хайр байж байгаа дараа хайр нь хариуцлагатай болохоор гэр бүл гэдэг ярьсан. Тэгвэл ихтэй нөхрийн одоо хариуцлага чинийхээ одоо юу болох вэ? За өр хүүхдтэй хамтдаа өсгөх байна. Би нэгэ халамжлах байна. Одоо нэг нь өвдсөн байлаа гэхэд тордоод байх жишээ нь тий. Нэг нь одоо халуураа өвчж байгаа чинь нэг нь мангартаад шоудод яваад байгаа л ич одоо юуных нь хариуцлага байх үү. Тэгээ нөө өр хүүхд нь харчаад ээж ингэ тийм аав ингэ тийм нэгвэл эн чинь хүмүүжил биш болчихж байгаа байхгүй бас. Тэгэхээр хамт байгаа хүн 50-50%-ийнхаа батарейг яаж 100 болгож дүүрэх вэ гэдэг чинь өөрөө л хариуцлага байхгүй. Яаж ч л одоо 0 ороход яах хэвтэй. Эхнэр нь бийцэх гадах чинь нөхөр нь тэгээл уцаа барьчаал бав гэж суугаад бааж байгаа юм чи мэддэхгүй, унгаж байгаа юм чи мэддэхгүй гэдэг шиг суугаад байх юм. Гэт ингээд өөрийгөө ажиглах орон зайг хамтдаа байх тэр эмхтэй тэр эрэгтэй яагаад чамд хийлсэн гэдэг тэр мэдрэмжийг өөр дээрээ хүлээж аваад боцчих хэрэгтэй байхгүй хамгийн энгийн жишээ. Тэгэхэд нэг сөргөөцөлтөд байх юм гарахгүй шүү дээ.
чи усанд орохдоо чанга дуграадах юм аа. Орилж харлаадах юм. Хүн ч очтол авах юм гэвэл нөхөр нь ч эмэгтэй ч сэтгэл зүйн гой байсан байж болно тий. Тэгвэл тэрийг хүндэтгээд авч харин би яагаад ч очиаг гэдгийг зөв илэрхийлж чадвал эхнэр нөхөр ойлгож шít. Оо миний чи ингэж айгаад байт юм уу? За тэгвэл харин ингэхэ болёо. Харин мэдсэн уучлаарай. Гих жишээ нь ингэж жижигхэн зүйлүүд зөндөө гарч ирнэ. Эрдэмийн тооцвол барахгүй бах. Хамгийн гол нь гэр бүлийг зохиож байгаа юм санаа нь нөгөө нэг би биенийг харилцан ойлголцдог байл гэдэг санаа. Одоо жишээлбэл нэг нь ингээд ажил нь оройтод тарахаар бол төрүүлж тарсан эрэгтэй ч эмэгтэй ч нөхрөө ихнэрээ хоол хийгээд аваад очиж л та. Сэтгэл хэрэгтэй. Би бинийг ойлгох тий. Сэтгэл гэдэг зүйл ч өөрөө халамжаа хамгийн үнцэнтэй зүйл. Нөгөө л хайр яваад байгаа шүү дээ дахиад. Тэнгүүч чинь яаж баярлуулах вэ биш. Би энэ гэр бүлд юу хийж чадах чадвартай юм бэ гэдгээл бодох хэрэгтэй байхгүй? Хийх ёстой биш. Бодож эхэлмээр байна. Бодмоор бай. Бодолцмоор бай. Санал тавиад байна. Саналыг та тийм гэх юм уу, үгүй гэх юм уу гэдэгс. Эхнэр чинь нэг талаас уучлаа нөхөр тэгвэл та яах вэ? Гэр бүлээс нь болоод юм уу? Ажлаас нь болоод юм. Тэгвэл гоо сэтгэлийн сонсох хэмжээний ярилцах орон зай өгөл. Миний яасан? Юу болсон зүгээр үү? Яагаад вэ? Яач вэ чи? Чи бол ингэдэг үү те? За үнэхээр ярихааргүй бол гоё дуртай амттан гин аваад өгч. Гоё тэрч. Гоё хайрын үг хэлээд. Гоё үнсээд те? Эцэр дээр нүсээ. Гоё эрхлүүлж эхэлнэ. Эсвэл гоё орын цасаад гоё зурагт үзэхээр бол зурагтыг үзүүлээд гоё дуу сонсохоор бол дуу сонсож өгöd. Эсвэл нөхөр та өөрөө гоё дуулдаг бол дуулаад өгч эхэлдэг. Эсвэл гоё хүүгэж бүүгэлж эхэлдэг. Тэгж эрхэлмэрч байсан юм билүү. Яг л ингээд нэг нэгэндээ юу дутагтаад байна. Нэг нэгэндээ юу хийж чадхаар байна гэдгийг хийх тэр халамж, сэтгэл, хүндлэхийн орон зай гэсэн энэ гурван мэдрэмжийг барьчмаар байгаа байхгүй. Тэгвэл гэр бүлийн харилцаа халуун дулаан байна. Тэгвэл үр хүүхэд тайван өснө. Үр хүүхэд өөртөө ихтгэлтэй байна. Үр хүүхэд бусдад тусрахуу болох тус сэтгэхүйтэй бол. Харилцааны хэв шинжээс л болоод байгаа юм да. Одоо би ингээ бодсон чинь би ч нөгөө нэг айгүй хүн ингээ асуухгүй юу ч хэлдэггүй юм юу ч ярьдаггүй гэсэн байхгүй. Энэ 20 сүртлээд юм. Тэгээд яагаад гээгүнд амар яриа болсон бэ гэхээр хайртай залуудаа хайртай ч гэж хэлээгүй явуулсан. Тэгвэл тэнцэл магад дүгнэлт тэгээд заасан. Юм ярьдгүй ч амар тэнийг юм байна. Ингэж тэнхлээд авах. Би айгүй гоё. Ямар ч үедээ гоё юм ярьдаг болъё гэж шийдсэхгүй. Тэгээ би яг чамаг ингэж ярьжсэн чинь би юм шинэн хүн юм хэлж болохгүй гэдэг юм үзэлтэй болсон юм байна. Уг нь би ингэж хэлээд нөхөр бүлэг орондоо би бас ингэж байгаа гэдгийг хэлээд эхнээсээ тэгээд ярьцаад чи нөгөө дандаа ярьдаг шиг би тийм үл ойлголцох орон зай өдөр болгон би үсгээ тэр өдөртөө ойлголцоод дуус гэж ярьдаг ч дандаа ойлголцоо ойлголцоо. Яг тэрэн шиг яагаад юм шинэн тодорхой илэрхийлж болохгүй гэж хэлсэн юм шиг байгаад юм бэ гэж сая юм. 요거 чинь чи бол ингээд нөгөө харилцаагаа дүнж хэлж байгаа тийм чи минийх ч 10 хэдэн жил хэвчдэг байгаа би дандаа дугаа хэлсэн байгаа. Айгүй их дугаа байсан нь сүүлдээ ингээд 10 жил мэл болоод ирэнгүүт тэр нь асуудал болж эхэлж байгаа байхгүй. Яагаад тэгэхээр нөгөө тухайн цаг үед нь шийдэг болохоор наа чи өөрөө ингээд гад асах шиг болчихж байгаа байхгүй. Тэнгүүд шинээр ихэлсэн ч бай, арахгүйд нь ч бай яадаг вэ гэхээр уул нь арахгүйд нь уул нь эрдмээс илүү мастер болчмаар байгаа байхгүй. Гэтэл мастер болоогүй байгаа нь шинээр эхэлж байгаа эрдмээс юм асуух хэмжээний болж эхэлж байгаа. Тэгэхээр энэ дээр хэн хариуцлагагүй байсан бэ? Нөгөө хариуцлага хайчваа гэдэг ард. Тэгээд би харин ингэж яг бодож байхгүй юу. Доорт орно шийдээд
явсан бол амрах хоёжээ. Эхэндээ тэгэл аюух юм яриад суугаад байдаг шүү дээ. Юугаа яриад. Тэгээ аюу сайн бас эмгэгтэйч биш бас аюу сайн. Бодсын нүшэд ойлгочих юм шиг л суугаад байг. Тэгээ би ингээд яг бодож ирсэн. Миний бодлыг уншна гэж байхгүй. Би л өөрөө хэлбэл нэрээ ойлгохгүй чи би. Тэгээ за одоо юм хэлж яхаас шийдэж байгаа шнэ. Тэгэхээр их чинь энэ дээрээс нөгөө юу гарч иж чинь гэхээр гараа сайн бол барай сайн гэдэг шиг хундамаа тавихгүй бол хундам дээр барилга баригдсан чинь тогтургүй л байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө өнөөдрийн жижиг чулууг өнөөдөрт нь намдаахгүй бол маргааш хад асгалжвал энэ өөрөө асуудал болчихж байгаа байхгүй. Тэгээ энэ өөрөө нөгөө настангуудын хэлдгээр нөгөө та нар ямар сонио маргалдаж хандуустгүй хэрүүлийн бузартай ингэж байна. Хэрүүл өөрөө тийм муухай бузартай л гэдэг. Бузар гэдэг нь юу юм? Бузааруулах, өөрийгөө өмөөрөх, өөрийгөө хамгаалах, цөрөг ирчмийг гаргах, нөгөө хүндэтгэл, хайр, итгэл, үнэмшил хайцсан баахгүй гэдэг шиг болдог байхгүй. Тэгэхээр хоёр хүнд чинь хоёуланд нь л хайр байгаа шүү дээ. Тэгэд нөгөө хайр ойлголцож чадахгүйсаа бол хайр нь аягүй үнэтгэл юм байна. Тэгээд хүлээцтэй байхгүй. Яаж нэгнийхээ үгийг сонсчоод дараа нь ярихгүй байхгүй. Хоёулаа урдаасаа би гэдээ орилцохор чи нөгөө махан би чи өөрөө нөгөө хамгаалах инстинкттэй үсгэж байгаа шүү дээ. Энийг би танд нөгөө туршилтаар бүр тантай ярилцж хийжсэн те. Яг наа чинь байхгүй. Тэгмэд өндөр эрчмийг ингээл өндөр дууг ингээд ихнэр гаргахад нөхөр байгалийнхаа инстинктээр гаргадаг л байхгүй. Бүх мэдрэмжүүд байгалийн инстинктээр ялч харахгүй гардаг. Энийг бид нар захирахын тулд жоохон ухаан л хэрэгтэй. Тэнгүүт нэг нь буугаад өгчих үед ингээд чимээг ингээд дахиж ингээд зэрэгцэж оролохгүйгээр буух үед эсрэг талын орилж исэн гинт шокордог байхгүй. Юу илээ гэд. Тэгээ тайвширч. Нүд хараа минерсээ яагаад орилчоо? Харнаас орилохоор ирсэн цаа. Чи би орилчоор одоо юу болох юм бэ гэд ухаан гаргачиход эмхтэй хүн эрэгтэй хүн тайвширчдаг. Энийг би иргэн тойрдох бүх хүмүүсүүдээс хараад энэ дээрээс өөрөө бас туршилт хийгээд тэгээд гаргаж ирсэн зүйл болохоос бас амар зүйл биш. Юм болгон амаргүй ард нь гарах нь л гоё. Ард нь гараад тэр ад жаргалыг мэдрүүл бүр гоё. Эхлэхэд л хэцүү байгаа гэж яриад байгаа шүү дээ, тэ. Тэр чинь аргагүй шүү дээ, анхны мэдрэмж юм чи. Ямар байхыг мэдэхгүй байгаа юм чи төсөөлөмгүй. Таамаглашгүй. Тэгэхээр гоё амьдралынх. Тэгэхээр гоё бодол санаандаа юу гэж бодож байгаа бодлынхоо эзэн байгаад амьдралаа яаж бүтээхэр байгаа амьдралынхаа эзэн байгаад тэгээ энэ хоёрынхоо эзэн байж чадаад тулгуураа үүсгэх юм бол хайрын эзэн болохгүй мэтэл. Тэгжиж гэр бүл зохиох нь өөрөө эхнэр нөхөр хоёрын ямар шүү үйл явцаас өөрийн бүтээх гэр бүл үүсдэг юм байна гэдэг сэдвэр өнөөдөр ингэж яригдчихэж байгаа юм да. За энэ дээрээс та үзэгчтэй юу гэж хэлээд хоёлаа подкастаа дөрвөр. Ер нь гэр бүлийг нөгөө өөртөө сайд гэрнэд өөртөө банд улсыг байгуулж байгаа шүү дээ. Тэгэхээр банд улс бие биенээ нөгөө нэг юм танилцсан ойлголцол хүмүүний үндэс юм билээ шүү дээ. Ер нь их ойлголцол хүмүүс байна. Тэгжиж нөгөө нэг кинон дээр ярьдаг байхгүй. Хайр алга болох нөхөрлөл гэдэг юм байж байгаа юм байна. Нөхөрлөл тий. Одоо би сайн найзтайгаа гэрэлсэн гэж ярьдаг шүү дээ. Хамгийн сайн би энэ дээр нэг хайр үсэг гэрэлсэн гэж ярьдаг. Тэгмээс хайр алга болсон ч гэсэн нөхөрлөл гэдэг юм байж. Тэр нь аюул сайн одоо хүндам бүх суурин болж өгдөг. Тэрийг үсгэхийн тулд аюул сайн ярилцдаг байх хэрэгтэй юм байна. Гэж юу юм сүлээд дүгнээ ярилцчих харилцаа ойлголцож бие биенээ тий одоо өмнөх төшиг бай. Одоо чинь ихэнх нөхөр хоёр гэдэг чинь нэг багийн хоёр тоглогчтэй. Тэнгууд чинь нэг нь нэгний хамаарч байж чадахгүй чинь үсэг аль явахгүй байхгүй нөгөө ганц хүн айл
ганц юм галахгүй хүчээ. Тэгээ яг миний ингээд амьдралаас хараад би ганцаараа нэг зорилготой байлаа. Тэр зорилгоо би төлөө явлаа. Тий. Тодорхой нэг хурдаар явна шүү дээ. Нэг хүний хурдаар явна. Тэгвэл хоёр хүн болоод ирэнгүүтээ нэг зорилготой нэг тийш амар амжилттай байдаг. Тэр биш айгүй олон нас авчихсан. Гэр Одоо нөгөө бүлүүдэд нэг ерөөсөө бод тийм л юм би хүссэн. Хоёлаа нэг зорилготой л бай. Хоёр дахин хүн, гурав дахин хүн зорилготой. одоо хараа нь нэг цөглөө, бодол нь нэг Тийм. цөглөө, шийдэл нь нэг цөглөөгээд энийг л нөгөө бие сэтгэл оюун гурав нэгдэж цол болох, бүхэл болох нэг хүн шиг сэтгэж, нэг хүн шиг амьсгалж чадж байгаа бол бүр сайн гэж яриад идэгэн тэр хэвгүй. Одоо жишээ нь энийг ингээд юу яриа л та. Тэгэхээр тий ингээд анх эхлэхдээ байргүй хоёр байж л тий. Тэгээ ажилтаа. Тэгвэл нөгөө юу чи ярьж байгаа хоёлаа байгуулгаа. 5 жилийн дотор байгуулгаа. Мөнгө төглүүлээ. Тэгвэл яах юм гэдэг чинь байр төрөслөх юм уу? Үгүй аав нь байж байгаа 5 жил амьдарч байгаа байр мөнгө хэмж байгаа хоёлаа байгуулгаа. Тэгвэл чи нөгөө юу чи нөгөө шоудж мовдохаар хасаалт мөнгө амар гоё хэмнээл. Юу 5 жил 3 жилийн дотор байгуулгаа. Зүгээр энэ материалын юмдэр жишээ авах яг тэгж харагдсан. Тэр нөгөө аливаа ямар нэгэн зүйл дээр яг чин сэтгэлээсээ хандаад хамтдаа цуг гарах нь чухал. Одоо хэрөө гэр бүл ингээл байнгут ингээл зарим гэрүүдийг харахаар хүчрэх гээл ярьдгийн. Тэгээ нөгөө эрдэмчин яадаг нөгөө эмээ өвөө тиймэрхүү бас нэг юм амьдралын туршлага болсон нөгөө долоо бодулсан чоны хажууд өсчихөр чинь бас тутахааргүй харна штэ. Юу нь худлаа наагаад байна да, юу нь худлаа үлгэрлээд байна да, юу нь худлаа поп дива болоод байна да гэж хардаг байхгүй. Тэнгүүч нэг нь л зүтгэж идэг тийм хүмүүсүүдээс харахаар. Тийм болохоор сая надад жишээ олдоогүй энэ төр. Нэг бол эрэгтэй зүтгэж идэг, нэг бол эмэгтэй зүтгэж идэг. Тэгээд тэрийгээ бас айгүй гоё үгээр хаачнаа. Ард нь бат зогсож байгаа болохоор л тэр. Үгүй дээ. Таныг тижээх гэж ихнэр нөхөр. Нэг бол ихнэр, нэг бол нөхөр нь байдгуулахгүй юу да. Эн чин төгсгөл нь харагддаг байхгүй юу? Яа тэгэхээр тэр хөлмөрлж байгаа. Би ингээд байхад чи яагаад ингэдэг юм бэ? Би чиний боол юм уу? Тэгэд хүмүүсийг харалтаа намайг яаж хүндэлж байгааг гэдэг өнцгтөр ирэх л байхгүй. Өнөөдөртөө яг 5-10 жил ихнэр хүн нөхрөөрөө тижээлгээ сайхан амьдарч байгаа. Нөхөр хүн ихнэрээрээ тижээлгээ сайхан амьдарч байгаа. Тийм байж болох байхгүй. Тэгтээ дуусна. Үлгэр дуустдаг, үлгэр эхэлдэг. Хамтдаа л бүтээх нь хамгийн чухал. Яг тэгэхээр дараа нь хинч би ингэсэн би тгээгүй гэж ярьдаг байхгүй. Хамтдаа ингээд гой би нэгэд итгэж байгаа юм чинь хоёр биенээсээ энерги аваад хүчтэй байна шүү дээ. Ядчил. Гэхдээ болохоор манайхнаас жоохон тийм хариуцлагагүй байгаа шүү. Нэгэндээ битгий тийм хүнд ачаа өгөөрөө. Мэдээж ихнэр нь гэртээ хүүхдээ харахаар сонголтыг нөхөр зоригтойгоор хийгээд ихнэрээ хангалттайгаар сайхан тижээж чадчихвал би тэр эр нөхрийг хүндэлж чадна. Ихнэр өөрөө нөхөр бодог байхад өөрөө сэтгэхэд өөрөө үйлцсэн бол ихнэрээс нь би асууна. Чи яагаад ийм үйлдэлийг хийсэн бэ? Чам тэгээд яг гоё юм уу? Чи ядад тэгвэл нөхрөө эрэхтэй хоолыг хийж чадчихна уу? Тэгвэл би чамайг сайн гэж магтъя гэж. Хоол энэ ч хийхгүй, үгтэй ч харахгүй. Тэгээ нөхрийнхөө ажлыг ч хийхгүй, завсар заагаар нь яриад илүү дутуу юм ярьж хардад тавихад байвал ихнэр болж байгаа нэг үе чи ч бол наав ичтэй ингэж харцдаггүй. Яагаад нөхрөө ингэж муухай хандаад байгаа? Наа чи намайг тоохгүй шүү дээ. Намайг гэрээ авах болгоцсон. Би анх энтэй суугаад ийм эмхтэй байгаагүй юм да. Юу гэсэн үг юм бэ? Хамтдаа амьдрыг хичээд ингэж ярих байсан бол айл гэр бүлд тоглож яах гээд байгаа юм. Тийм ээ? Муухай шүү дээ. Тэгээ эмхтэй удаа суухаар амар онцгүй болчих юм. Зүгээр ялч хүнийг өөрийн гэсэн хобби авах л гэж. 10 жил гэхлээр суугаад мастерын дуусгалаа шүү. Эсвэл нь юу н хамгийн зөв юм бол хобби авах хэрэгтэй юм бэ.
Эмэгтэй хүн гэртээ байж болгоцсон таны л тэр нөгөө хоббитоо гэвэл бас одоо нэг юм чи гоё болчиход байна шүү дээ. Цахим ертөнц хөгжиж байна. Одоо Тэгвэл тэрүүгээр юу яа л та гэртээ байгаа хэрнээ санхуудаа бас өөрөө дэмжлэг өгөх хэмжээний боломжтой байл л та. Үнэхээр дэмжлэг тэгэж өгөхгүй ингээд байж болно шүү дээ. Нөхөр нь бүх юмаа хийдэг гэж болно. Гэхдээ зүгээр хоббитаа гэдэг нь биш тийм. Миний ойлголтоор ийм өөрийн гэсэн дуртай хийх юм да. Өөрийн гэсэн хүрээлэлтэй. Тэгээд өөрийн гэсэн найз нөхдөдтэй. Нөгөө тэднэртэйгээ уулзаад нөгөө дуртай юмаа яриад хийчихдэг. Тэгээд тэр нь хөрхөн мөнгө олдог бол бүр атсны. харин тийм Өөрийнхөө нөгөө тийм нэг байдлаар маар байгаа 9 жорын нөгөө навчиг дэлгүүр талхаах гэж гараад гутлаавад ороод чи гутлаа мөнгө олцдог бол бүр амархгүй. Тийм байж ич айгуу гоё. Ийм тэнцэж амьдрах юм байна даа гэж би энэ бодод. ягаад сайн нөгөө танд тэгж хэлсэн бэ гэхээр суун гэдэг бол чангалтай. Яйд. Ягаад би танд нөгөө тэгж хэлсэн бэ гэхээр хүн ямар нэгэн зүйлийг өөрөө үйл дээр хийж иж урам авдаг байхгүй. Тийм болохоор ядаж өөрийнхөө үнцнийг би юу хийж чадаад яаж олж чадчихэв. Дараа нь тэрийг яг олсон анхныхаа орлогыг бол мэдээж нөхөртөө л хэлж байна. Хараа би ингэж чадцсан гэдэг амар хөөрхөн. Тэгвэл тийм хэмжээний байвал тийм байж болж мөн бас яагаад ингэж дурдгдсан бэхээр хоёр дахь нэг жишээ нь өмнө нөхөртөөгөө суухаас өмнө лаг хүчрхэг эмэгтэй байсан гэж болно шүү дээ. Түүнт тэр орон зайгаа нэхэд байж болох байхгүй. Эсвэл миний хувьд яг тийм. Би ч ингэдэг нөгөө нөхөртөө танилцж байхдаа айгу ажилтай. Ажгүй ажил хийдэг юм гаргасан байхгүй юу? Хитүү хүмүүс. Тэгээ нөхөртөө танилцсан байж байгаа сүлдө цуухан тодорхой болоод тэгээ суухан тодорхой болсон чинь нүүхэн тодорхой болж байгаа шүү дээ. Анхнаасаа л тэр нь ойлгомжтой байсан. Тэгэнгუთ чи нөгөө Монгол ажил хийж байгаа зорилготой байсан. Тэр зорилгынхаа төлөө явж исэн байхгүй. Тэгэл үнтэй сунгуулж яа сонир зорилгогүй болчлаа. Тэгээд за хүүхд гаргачихлаа. Хүүхдтэй олчлаа. Хүүхдийнхаа төлөө хэдэн жил явчлаа. Тэнгуус сүултээ бүр үнэхээр яа гэж хэлдэг юм бэ лээ. Тэгээд за би бүр яг яа гэж одоо юм байна гэж яг тэр үед ийм хоббит болж эхэлсэн. Тэгжиж өөрийгөө дээш нь. Тэгээд бүрэн гэсэн найз зогссон. Санахдаг юм даа. Тэднийхээ араас хүчилдэг болсон. Тэнгуут чинь нөхөр хүртэл ингэ надаар хардаг болж байгаа гэсэн чинь манай хэрэг би өөрөө тэрийг нэг авах байгаа шүү дээ тийм ээ. Яг би ингэ л хийчихсэн. Би бодлоо болохоор ингэ л явж байгаа. Тэгээд яг ийм эрэгтэй эмэгтэй өөрийн гэсэн найз нөхдөд хүрээлэлтэй хоёулаа тусдаа хийдэг юм хамтдаа хийдэг хамтдаа ийм байх зүгээр тэгвэл бас бүх юм хамт хийж юу тийм санаа яг бүх юм хамт хийдэг хүмүүс байдгийг дандаа хамт руу явж идэх хүмүүс байдаг. Тэгээд тийм биш тусын хоббинотой хамтдаа хийдэг юм уу тийм. Тэгээ нөгөө хамгийн гой зүйл нь юу гэхээр нөгөө бүх зүйлийг бид нар ингээд гэр бүл болоод эхнэр нөхөр болоод хийж явах үед бидэрт ямар ч цаг хугацаанд боломж байгаа гэдгийг л маш сайхнаар ууж ухнаар харж хараа л гэж байна. За би одоо хүүхэдтэй олчлоо одоо гэрийн эцэгтэй болчлоо тий. Одоо ингээд баларх юм байна гэд айхад ээж болохгүй. За одоо нөгөө нөхөр болж байгаа хүн за би одоо аа болчлоо эцэг өмлчлоо одоо хань үр хүүхдээ яаж тэжээх вэ гэд бас айхад ээж болохгүй. Сонголт ямагт нөгөө хоорондын харилцаанаас үүсэж байгаа болохоор зорьсон бол зориглоод зоригтой байгаад мөрөөдлөө үүргээд хүслээ биелүүлээд ард нь гараараа л хийцэхмэр. Түүнээс бидний хинч гэр бүл болоод те үчээр суулгаад одоо хүүхэдтэй бол гэд хинч тушаагаагүй шүү. Бид өөрсдөө л амьдралынхаа эзэд байх гэж нэгэн биенийхээ хоёр тал болох гэж энэ сайхан зүйлүүдийн ард гарсан болохоор амьдрал битгий үн цэнэгүй андаар үн цэнийхээ эзэд нь байгаад
хамтдаа сайхан энэ зүйлээ давж туулаад би бинийг хамгийн сайхнаар хайрлаж хүндэлдэг сайн ихнэр, сайн нөхөр байгаарай л гэж ерөөмөр. Тийм нэр би нэг юм хэлчихээд дуусгая. Би болохоор яг хизээ ингээд энэ суух нь зөв юм байна гэж бодсон бэ гэхээр шийдсэн бэ гэхээр энэ хүнтэй одоо бид нэг ингээд анх суухдаа залуухан байгаа шүү дээ. Залуухнаар л сууж залуухан байх юм гоё. Энэ хүнтэй би эмгэн өвгөн болсон ч гэсэн хамтдаа байж чадах юм байна гэж ойлгосны үндсээр сонголтыг хийсэн аахгүй. Тэгэхээр тийм ч учраас олон юмны ард тусыг хамтдаа авч гарсан баг гэж боддог. Тэгэхээр энэ мэдээлэл бас хүмүүс хэрэг болж магадгүй сонголт хийх. Яг ингээд тийм залуухан биш жаргаан тийм төвчтэй олон яаж яхаад талтай нь өвчлөө олон тэр хөвгт явхад энэ хүнтэй би яг болох юм байна. Тэр яг болчих юм байна. Хавчих юм байна гэдэг үндснээр сонголт хийх нь илүү байсан бэлээ гэж хэлдэг тийм сонголт хийх хэрэгтэй бол энийг бодож үзлээ. Тэг өнөөдрийн подкаст ингэж дуусгана.